Сайн байцгаана уу? Хичээл нэгтгэх тохиргоог хүргэж байна. Энэ нь зөвхөн 6-аас 9-р ангид дээр зураг зүй гэдэг хичээл дээр ашиглагддаг байгаа. Хичээл дотор хичээл нэгтгэх тохиргоо гэдэг хэсэг байгаа. Энэ лүүгээ орлоо. Оронгуудаа суур боловсрлоо сонгоод ангиас сонгоно. За ангийн дагуу хийгддэг учраас 6, 7, 8, 9-р анги зөвхөн суур дээр гэсэн шүү дээ, тий. За 6-р ангиас сонголоо. Сонгонгууд нь эхнүүдэд эсэс гэсэн хоёр талбар харагдаж байна. Тэгэхээр эхнүүдэл дээр байгаа нэг хичээл эсэс дээр байгаа хоёр хичээлийн дүн болж салдаг гэсэн үг. За тэгэхээр энэ дээр ямар хичээлүүд байдаг вэ гэхээр технологи гэдэг хичээл маань технологийн дүн маань эсэс рүүгээ явахдаа болоод технологи болон зураг зүй заавал гэсэн ингээд хоёр дүн болоод эсэс дээрээ салж очдог. За тэгэхээр яг нэ эхнүүдэл талбараасаа нэг хичээлийг эсэс талбараасаа хоёр хичээл буюу зураг зүй технологи гэдэг хоёр хичээлийг сонгож өгөөд хадгалах товчлуурыг дарнаа. Тэгэхээр анги болгоноороо хийдэг учраас би 6-р анги дээр хийсэн бол 7-р анги, 8, 9-р анги гэх мэтчлэн цаашаа үргэлжлээд явах нь байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.